Дэлхийн сэтгцийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм. Жил бүр өөр урайнд ор тэмдэглэдэг бөгөөд энэ жил шизофрентэй хүмүүст туслахын урайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Шизофрени гэдэг өвчин бол ер нь залуу наснд эхэлдэг. Тэгээд ер нь төгсгөл бол бас тавилан бол нэлээд хэцүү. Нийгэм болон эмнэлэг хууль зүйн талаасаа бол нэлээд анхаарал халамж шаарддаг тийм сэтгцийн архаг өвчний тонд ордог юм байгаамаа. За тэгээд энэ жилийн урайны дагуу бид нар бол ингээд шизофрентэй хүмүүстэй туслая гэсэн одоо хэвлэлийн байгуурал хийлгэн. За маргааш бол эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөр болж байгаа. За тэрэн дээр бол бид нар бүхэн одоо энэ сэтгцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг бол тэмдэглэх талаар бас бид нар арга хэмжээ зохион байгуулна. За нийтдээ бол Монголд бол хяналтанд байдаг нэг Улаанбаатар хотын хэмжээнд ч тийм 7000 гаруй хүн байдгийг. За тэрний одоо 30-35% яг ийм өвчтөй хүмүүс байдаг гэж одоо ойлгож болно. Тэгээ манай үндсийн төвийн хяналтанд хөдөлмөр чадвар алдагдaltaй одоо ингээд зохицуулагдаад ингээд явж идэх юм энэ хүмүүс. Дэлхийд дээр нийт 26 сая шизофрен эмгэгтэй хүмүүс байгаа нь дэлхийн хүн амын 0.7-оос 1% эзэлдэг байна. Уг өвчин бол архагсдаг, удаан явцтай юм төр засалд аваад ингээд цаашаа нэлээ одоо үргэлжилдэг өвчин учраас одоо анхаарал халамж ялангуяа эмнэлэг одоо нийгмийн ялангуяа гэр бүлийн анхаарал халамж бол нэлээ их шаарддаг өвчин байгаамаа. Энэ өвчлөлд одоо гол чухам юу нөлөөлж байна? За энэ өвчлөлд бол угаасаа дотоод шалтгаанд өвчин. За дотоод шалтгаанд өвчин бол одоо удамшлын байх хандлагатай байдаг. Тэгээд угаасаа тодорхой залуу наснд эхэлдэг. Яг олон одоо тийм тайлбарсан онолууд байдаг л да. Удамшлын, вирусын, одоо генетикийн ингээд маш олон тайлбарууд байдаг. Тэгээд одоогор бол яг бид нар бол яг энэ өвчин эсрэг бол эмийн эмчилгээ одоо голлсон. Тэгээд нийгэм хамт олон тулгуурсан тусламж үйлчилгээ одоо голлсон эмчилгээнүүд явуулдаг. Сэтгэл заслын одоо эмчилгээг одоо хэр Монголын төвшөнд хэр. За сэтгэл заслын эмчилгээ бол манад одоо шинээр ер нь зохион байгуулагдаад байна. Сая 2014 оны 9 сарын 25-нд сэтгцийн эрүүл мэндийн үндсийн төвийн шинэ зохицол нээлтэнд орсон. За энэтэй холбоотойгоор бид нар бүр тусгай бодлогоор одоо 5 кабинет бүхий 5 их эмчээс бүрдсэн одоо тийм сэтгэл заслын тусгай тийм одоо өрөө поликлиник нээж байгаа. За энэ дээр бол одоо ингээд үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо сүүлийн үед бол эрс хандлага бол нэмэгдэж байгаа. Тоос эмгэг нь эрт илрүүлж эмчилгээг үр дүнтэй хийж чадвал эмчлэгддэг өвчин гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Харин эмчилгээний үр дүн хөгжингүй оронд 36.8%, хөгжиж буй оронд 62.7% байдаг гэжээ.